зөвхөн юу мэдээж анаа танахгүй тай сэцүний юмтай юмас би таныг чухал хүн гэж боддог тий анатато и канке о цукэритай то омоте юмас тий анатато и канке о цукэритай то омоте юмас буюу тантай би сайхан харилцаа тогтоохыг хүсэж байна гэсэн энэ мэдрэмжийг нөгөө хүндээ та таньжуулж чаддгаа кэйго ашигласнаар. За тэгэхээр биний саний хэлсэн сонкэйго гэдэг нь болохоор харилцагчийн үйл хөдлөлийг хөндлөн ярих үед. Нөгөө хүнийхээ сонкийг одоо энэ дээр инаараа нөгөө хүнийхээ үйл хөдлөлийг байгаа байдлыг хөндлөн хэлэх үед. Кенжого буюу кенжого нь болохоор өөрийнхөө үйл хөдлөл буюу байгаа байдлыг харилцагчаас доогуур тавьж ярих үед мөхөс бие те өөрийгөө дарж ярих үед гэсэн. Өөрийгөө даруухнаар хэлэх үед. За this mask гэдэг нь болохоор зүгээр ийдэг хүндэтгэлийн хэлбэр. Нөгөө маань ямар албан тушаалтай ямар хэд настайгаас үл хамааран хүндэтгэж ярих үед this mask хэлбэрийг ашигладаг гэж энэ дээр бичсэн байна тийм ээ. За тэгэхээр Японы хэлэнд ярьж байгаа хүн өөрөөсөө албан тушаал өндөр, зэрэг дэв өндөр буюу тий албан тушаал өндөр, зэрэг дэв өндөр, ахмад настай буюу өөрөөсөө настай хүн эсвэл сэмпай хүмүүсээ эсвэл татан биш хүмүүсээ тий анх удаа уулзж байгаа хүнээ эсвэл харилцагчтайгаа ярих үед хүндэтгэлийн хэлбэр ашигладаг гэдэг манай хэд аль хэдийн мэдж байгаа хаа гэж бодож байна. За энэ дээр ердөөсөө хэрэгэл хэлсэн байна л да тийм ээ кэйго ямар хүнд ашиглах юм бэ? Хүндэтгэлийн хэллэг нь хэрэглэх харилцагч ажилдаг газрын дээд албан тушаалтан захирал хэлцгийн дагаас албан дээрээ мэдж байгаа байх гэж бодчих ингээс уншиж. Бусад компани хүмүүс тийм бусад компани хүмүүс одоо шинэ манай компани гэж ярихдаа өөрийнхөө компаниг ярихдаа юу кенжогоо ашиглаж ярьдаг байхгүй юу? Тийм манай компани гэж ярихдаа кенжого буюу дарч дараагийн хэлбэрээр ашиглаж ярьдیں۔ Нөгөө компани ярихдаа болохоор бизнесийн түвш буюу нөгөө компани ярихдаа болохоор хүндэтгэж ярьдаг байхгүй хүндэтгэлийн хэлбэрээр ашиглаж ярьдаг гэсэн үг. Сонкэйг ашиглаж ярьдаг гэсэн. За тэгэхээр зөвхөн бигээр зогсохгүй яг нь өөрийнхөө компани нөгөө өөр компанитай ярих үед эсвэл өөрийнхөө гэр бүл, өөрийнхөө найз, өөртөө холбоотой зүйлийг өөр хүмүүст хэлэх үед бас энэ кенжого буюу дарч хэлдэг хэлбэрээ ашиглаж болдог байх нэ. За тэгээд бас сургуулийн багштай. Сургуулийн багш анх удаа уулзсан хүнд тэмч татна биш хүн. Харин гэр бүлийн гишүүдтэй ярилцахдаа бол хүндэтгэлийн хэллэг мэдээж ашиглахгүй гэдэг дээр бичсэн байна. За энэ бол ойлгомжтой гэж бодож байна. За тэгвэл сонкэйго буюу нөгөө хүний хүндэтгэлийн хэлбэрийг нөгөө хүнэд хөндлөж ярих үед сонкэйгог ашигладаг гэсэн шүү дээ. За илэрхийлэх 3 арга байдаг гинэ байна. 3 арга байдаг гэж. За энэ сонкэйго дээр ямар 3 арга байдığım бэ гэхээр техникс нийлүүлээ харъя тийм ээ. Тэс нийлүүлээ харах юм бол жоох хүлээж байгаа. Энэ л юм л та. Энэ хамгийн ихнийх нь энийг чийжлэх хэрэгтэй гэдэг. Хүндэтгэлийн хэллэгийг илэрхийлдэг тусгай өгөөд тэр зарим нэг бидний мэддэг үйл үгэндээ хүндэтгэлийн хэллэгтэй тусдаа үйл үг байдаг байхгүй юу? Тийм ээ? За тэднийг энэ дээр бичсэн байна гэсэн. За икимас, кимас, имас явах, ирэх, байх гэдэг дээр гурван дээр нь ирашаимас гэж хэлдэг. Ирашаимас. Сенсейга ирашаимас. Багш ирж гин, эсвэл багш байна, эсвэл багш одоо тийм явж гин гэдэг ч юм уу. Ирашаимас. Тэр контекст нь өөрөө юуны талаар ярьж байгаас шалтгаалаад хэдүүлээ одоо утгыг ойлгож байна. Ирашаимас гэдэг нь тэгвэл ийм 3 үйл үгийг илэрхийлдэг байна. Нэг нь икимас, кимас, имас. Дараагийнх нь идэх, табемас, номимас, уух. Тийм. Табемас, номимас дээр болохоор меши агаримас гэж хэлж байгаа. Меши агаримас. Тэ та нараас өмнө харж исэн бах. Энэ зүрх хоолны газар орохоор мешиагатэ кутасай бичсэн байдаг шүү дээ. Тэгвэл зүгээр табете кутасай гэсэн үг баггүй юу? Тэр хоолны газар биднийг хөндлөж байгаа гэсэн үг. Яа тэгвэл бид нар тэр хүмүүсийн хувьд тэр хоолны газрын хувьд өөрчлөлөгч нь болохоор бид нартай хүндэтгэлийн хэл буюу сонкэйго биднийг хүндэтгэж ярьж байгаа хэл ашиглаж бичсэн байгаа гэсэн үг баггүй юу? Мешиагатэ кутасай. Мешиагари кутасай гэх.
Тэ. За тэр нь болохоор табимас, номимас буюу идэх уух гэсэн утгыг агуулдаг байх нэ. За дараагийнх нь имас. Имас буюу хэлэх гэдэг үгийг болохоор ошаимас гэж хэл. Жишээ нь би өөрийнхөө даргаыг те шачо иттатори буюу захирлын хэлснээр иттатори буюу захирлын хэлсний дагуу гэж би хэлхийн тулд шачоога ошотта иттатори ию гэдгийнх нь оронд ошатта ошао буюу хэлэх буюу одоо энэ хүндэтгэлийн хэлэх гэдэг үгийг ашиглаж байгаа гэсэн. Энэ сонкийг ч манайхан дандаа нөгөө талаа дээшээ тэр хүндэтгэж хэлж байгаа үе өгнөч шүү дахиад нэг сануулад хэлэхэд. Тэгэхээр сенсега ошатта иттатори гэдэг айгүй ашиглав юм манайхан. Шачоога ошатта иттатори захирлын хэлсний дагуу тэгсэн. Багшийн хэлсний дагуу тэгсэн. За дараагийнх нь шиттэй юмас мэдэх гэсэн үг тийм шиттэй юмас ширүү буюу мэдэх гэдэг үг. Энэ болохоор гозонжи дэс. Маш их ашигладаг манайха. Жишээ нь хэдүүлээ дар маргаас юм асуухдаа шиттэй юмас га гэж дараагаасаа юм асуухын оронд юу гэж асуух нь гозонжи дэс ка. Монгорооны зүйтэй гозонжи дэс ка. Монголын талаа мэдэх үү? Тэ? Дараагаас юм асуухдаа шиттэй юмас га гэж асуух оронд гозонжи дэс ка гэж асуудаг байх нь шүү. Гозонжи дэс ка. Сквал одоо захирал мэдж байгаа гэх юм бол шачоога гозонжи дэс гэдэг ч юм уу те захирлынхаа талаар ярьж байгаа болох. За тэгээ дараагийнх нь мимас буюу харах гэдэг үйл үг. Болохоор гураны наримас. Гураны наримас. Энийг бас таад Японд амьдарч байгаа бол харж исэн байж магадгүй. Энэ тийм дээр орохоор гураны нанта кодасай энэ бичсэн байдаг штэ. Хараарай нэгс мите кодасай гэдгийг бид нарыг буюу өөрчлөлөгч бид нараа хүндэтгэж хэлэхдээ гураны нанта кодасай энэ гэдэг бичсэн байдаг байхгүй юу? Тэгэхээр мимас гэдгийг хүндэтгэлийн хэлбэр нь гураны наримас. За дараагийнх нь сүрүү буюу хийх гэдэг шимас гэдэг нь болохоор насаимас болчихж байгаа юм байна. Насаимас сүрүү насаимас. Мэйлэн дээр айгүй харагддаг манайха одоо энэ хүндэтгэлийн хэлбэр. Мэйлэн дээр маш их гарч ирдэг. Мэйл бол одоо тэр чигээрээ хүндэтгэлийн хэлбэр бичсэн байна. За дараагийнх нь күремас өгөх надад те күремас гэж надад өгөхийг хэлж байгаа те. Кудасаймас гэж хэлж байна. Кудасаймас. Агеру өгөх хүнд өгөх гэдэг нь болохоор саши агеру. Саши агеру хэдэн саши агеругийн ханзыг нь үтсэн те. Саши агеру хүнд өгөх. За тэгээд самаа энтер бол хитрхийн амир одоо бурхан энтрийг хүндэтгэж ярихдаа сквад хаан энтрийг хүндэтгэж ярихдаа сан гэдгийг оронд самаа ашигладаг те. Самаа энтер. За диск гэхээ болохоор диск гэдэг нь болохоор хүндэтгэлийн хэлбэр нь дэгу займас. Дэгу займасыг бас сонсч ирсэн баг тийм ээ. Аримас гэдэг чинь бас гузаймас гэж хэлдэг шүү дээ. Аримас ару гэдэг юм бас эдгээр бичигдэг байна. Ару буюу байх гэдгийг хүндэтгэлийн хэлбэр нь гузаймас ахгүй юу? Жишээ нь хонга аримас гэхээр ном байна. Хонга гузаймас гэхээр бас адилхан ном байна л гэсэн. Аругийн хүндэтгэлийн хэлбэр гузаймас ахгүй юу? За дараагийн үчи буюу гэр. За гэрлэр бол отаку. Тэ отаку хин нэгний гэрийг хүндэтгэж хэлэхдээ отаку. За дайггүй манайхаа асуух юм байна. За Нөгөө итатакимас гэдэг үг байна штэ. Тэр одоо хүртэх нөгөө өөртөө хүртэх нь биш шүү. Тийм тэр чинь өөртөө хүртэх байхгүй. Тэр чинь кенжогоод орчиж байгаа. Кенжоод орно. Кенжогоод орчиж байгаа. Яг тэгвэл өөрийгөө дарч хэлж байгаа. Миний тухай ярьж байгаа болохоор тий би энийг хүртэж байгаа шүү. Би энийг идэж байгаа шүү. Би энийг өөртөө хүлээн авч байгаа шүү гэд өөрөө талаар ярьж байгаа учраас тэр мурау гэдэг чинь итатакимас ахгүй. Мурау гэж итатакимас орж. Тийм яг үнэ тэр чинь кенжогоо шүү. За энэ чинь болохоор хэдүүлээ сонкейго буюу яаж байгаа илээ? Нөгөө хүнийхээ талаар ярихдаа ярьж байгаа шүү дээ. Нөгөө хүний хүндэтгэж ярих. За тэгэхээр тэрний үйл өгнүүд нь болохоор эднэр орж байгаа гэсэн. За эднэр чэйжлээд авчаарай маань. Энэ маш хэрэгтэй. Одоо та хэд энэ 3 энэ 2 гэж цааш явах учраас. За нэг юм байна. За нөгөө аригато гозаймас гэдэг үг ба штэ.
Аха. Гозаймас нь одоо яг энэ арга наа гэдэг дээр нь орж болох юм. Наа гэсэн үг юм. Гозаймас гэдэг нь наа Тий. тэг нэгэн гэж аам уу гэж үү? Тий. Одоо баярлаж Яг уу. байна гэдгийн одоо Тийм ээ тийм яг хүндэтгэлийн уу. Тийм ээ юусаа нөгөө аригато гэдэг чинь зүгээр баярлаа штэ тий. Аригато гозаймас гэхээр илүү хүндэтгэлийн хэлбэр болчихж байгаа штэ. Тий. Тийм тийм. Гэхдээ бүр Тэр энэгүй энгийн юм орно гэж гэсэн аймаг үг шүү дээ. бодоод хэрэггүй. Зүгээр нь. Тийм ер нь бол тийм гэсэн. Окей. Яг үнэ тэгэхээр өөрчн дандаа бас айгүйх байдаг шүү дээ гозаймастай юмнууд тий. За тэгэхээр энэ ч сэдвүүдийн нийгэм харж болох нь штэ. Нэг үгээр 2-оос 3 өөр утга илэрхийлэх тохиолдол байдаг. Нэгсэндээ ирашаймас гэдэг үг байлаа гэхэд ирэх явах байх гэх. Тэ? Ганцхан юм ирашаймас гэх хүндэтгэлийн үгээр юм 2 моёр тий утга илэрхийлдэг үе бас байдаг. Тийм болохоор өгүүлбэрийн байдлаас шалтгаалж утгыг тодорхойлоорой гэж юм те. За энийг би түрүү хэлсэн шүү дээ. Контекстээс шалтгаалаад өөртөө ойлгоорой. За эдгээр нэг хэд хэдэн жишээ өгүүлбэр харчих л та. За Танака-сан ва дочира ни ирашаймасу ка? Ойлгож байна манайха одоо энийг харахаар дочира гэдэг нь доко гэдгийг манайха хүндэтгэлийн хэлбэр. Дочира гэдэг нь доко гэдгийг хүндэтгэлийн хэлбэр шүү. За хаана. Тэгэхээр Танака-сан ва дочира ни ирашаймасу ка гэхээр Танака-сан хаана байгаа юм бэ? Доконы имаска гэж хэлхийн оронд доконы дочираны ирашаймас гэж хэлж байгаа. За энэ ойлгомжтой тий. За дараагийнх нь номимоно ва нани о мешиагаримасу ка? Энийг өмнө сонсч ирсэн манайха. Айгуу хашаалагддаг штэ тий. Номимоно ва нани о мешиагаримасу ка? Уух юм юу уух вэ? Уух юм юу уух вэ? Нэгсдээ зүгээр ингээнээр бол номимоно ва нани о номимасу ка гэж хэлэх орнд мешиагаримасу ка гэж хэлж байгаа. Мешиагар үдч хоёр утгатай те. Нэг нь идэх гээд нэг нь уух гээд хоёуланцаа нь ашиглаж байна. За доотлыг нь харъя. Энрё наку ошиатте кудасай. Энрё наку. Энрё гэдэг нь болохоор санаа зовох энэ гэсэн утгатай те. Ерөнхийдөө нэрлэх энэ гэсэн утгатай те. Тэгэхээр энрё наку гэхээр нэрлэхгүйгээр гэсэн утгаар орж ирж байгаа. Энрионаку нэрлэхгүйгээр ошиатте кутасай буюу ошаар үгдэж юу гэсэн үг вэ манайха? Хэлэх гэдгийн хүндэтгэлийн хэлбэр шүү дээ. Ию буюу хэлэх гэдэг хүндэтгэлийн хэлбэр те. Тэгэхээр итте кутасай гэдгийг л ошиатте кутасай гэж байгаа. Тэгэхээр хэн нэгэн бид нэр тэгээ одоо үйлчлэгээний байгууллага биднээс асууж байгаа үед энэ үгнүүдийг ашигладаг байх нь шүү дээ. Сквал юу гэдэг энийг айлд орохоор бидний хүндэтгэж хэлэхдээ бас энэ үгнүүдээс асууж байна. Одоо хэлж болно шүү дээ. Бид нар бас хин нэгний хувьд арай одоо тий танихгүй хүн болохоор хин нэгнээс юм сонсон шүү дээ тий. За дараагийнх нь сенсей ва мо ирашаймашта ка? Сенсей ва мо ирашаймашта ка? Багш мо гэдэг чинь аль хэдийн гэсэн үг тий. Ирашаймашта буюу өнгөрсөн цаг дээр байна. Тэгэхээр багш аль хэдийн байна уу? Багш аль хэдийн ирсэн үү? Тэгвэл багш аль хэдийн явцсан уу? За энэстэй жинхэнэ доторх контекстээс шалтгаалаад хэдүүлээ утгыг ойлгоно гэсэн. Тэгэхээр угаасаа бидний мэдж байгаачлага одоо эдгээр чинь үйл өгнүүд штэ. Тэгэхээр өнгөрсөн цаг сквал те кудасаа энэ гэх хэлбэрүүд л бүгд мэдээж хуурч болно. Ирашатте кудасаа, ирашаймашта ка, ирашаймашта тий ошатте ита тори гэдэг эдгээр бүгдээр хуурч болно мэдээж. Эдгээр чинь дандаа мас хэлбэрлэн энэ ч бичсэн байна. За энэ нэг ихэд гайг болох гэж бодож байна тий. За тэгвэл одоо нэг асуулт гарч ирнэ манайха. Тэгвэл одоо айгүй олон үйл үг Японы хэлэн дээр ч байгаа штеп. Бусад үйл өгнүүд нь тэгээд яах юм? Тий? За энэ үйл өгнүүд нь яах вэ? Ингээ бичигдчих юм байна. Тэгвэл бусад үйл өгнүүд нь яа гэм бэ гэдгийг л харъя л та. За бусад үйл үг нь яа гэм бэ гэхээр урталтаа о аваад тэгээд нэг наруу залбирч. Аваад тэгээд артлаасаа нэг наруу залбирч. Хаад өмнө харж исэн байх одоо бүр их анзаарч эхлэх байх. Мэйлэн дээр хавих байдгийг шүү.
Мас хэлбэрийн тусламжтайгаар хүндэтгэлийн утгыг илэрхийлнэ гэж. За хэдүүлээ нэг харъя л та. Энд чи өөр юу байна? Аваад үйл үгээ аваад тэгээд масын тасдаж аваад нийн аруу залгах шүү. За хэдүүлээ харъя. Мас хэлбэр лөө хувирж аваад масыг тасдаж аваад тэгээд нийн аруу залгах шүү. Заяа. хэдүүлээ нэг харъя да энэ чинь рэл бүшүүд харчих. Кайрины ойори кудасай. Ёри гэдэг чинь ёри мас гэдэг дайран өнгөрөх энэ гэсэн утгатай үйл үг штэ манайха санаж гин. Хэдүүлээ хандын үздэн санагдах юм. Ёри мас гэдэг дайран өнгөрөх. Эсвэл дүрм дээр үзлөө. Тэрний яаж юм? Ёри мас гэд мас хэлбэрлөө хувиргаад ёруу гэдэг үгийг мас хэлбэр буюу ёри мас болгоод масныг нь тасдаж аваад ёри болчихж байгаа байхгүй. Тэгээд ёри энэ чинь кудасай залгачих. Тэгээрээ ингээрэй гэж хэлэх юм бол. Ёри кудасай. Тэгэхээр хэдүүл харах юм бол энэ ч дандаа кудасай залгасан л юм л та хэдүүл харах юм бол кайрины буюу харих замдаа харихтаа гэсэн утгатай. Ёри кудасай буюу ороод гараарай, дайраад гараарай гэсэн. Тэ? Хүндэтгэж хэлж штэ нөгөө үнэ. Тэгэхээр ёруу гэдэг үйл үгийг хүндэтгэлийн хэлбэр болгохдоо урталтаа аваад тэгээд ёри мас хэлбэрлэн хуваад масыг тасдаж авангуудаа тэгээрээ ингээрэй гэж хэлж байгаа учраас кудасай явчихж байгаа. За дараагийнх нь Hiyano bango wa kakari no mono ni o tashikame kudasai. Hiyano bango wa энэ доотлогийнхан манайхан буруу биш шүү. Би нэг хүнээр бэлдүүлсэн байхгүй слайдаа тэгсэн чинь зандаа юм их халтаа гарч ирж байгаа шүү манайхан уучлаарай. За Hiyano bango wa гэхээр өрөөний номер нь Kakari no mono ni буюу хариуцдаг хүнээрээ ташикаме кудасай буюу шалгуулаарэ гэж. Шалгуулаарэ. Баттгаарэ гэсэн утгатай штэ. Баттгаарэ. Тэгэхээр энийг хэдүүлээ харах юм бол урталтаа о гэж нөхцөл аваад урталтаа о гэдэг нөхцөл авсан л байх юм бол хүндэтгэлээр орж ирж байна л гэсэн үг байна. Тэрийг л ойлгож байгаа. Юм уу го ороод ирэх юм бол хүндэтгэл тийм ээ. Тэгээд артлаас нь ташикаме мас буюу ташикаме руу гэдэг үгийг мас хэлбэрлэн хувиргаад масын тасдаж аваад ташикаме гэж үлдээд адаасаа кудасай буюу тэгээрээ ингээрээ баттгаарай гэж утгатай байгаа гэсэн. Тийм ээ? За энийг л хэлж байгаа гэсэн. Тэгэхээр үйл үгийн зарим нэг үйл үгнүүд яадаг байх нь бусад бидний сайн үгдсэн тусгай үйл үгнүүдээс бусад үйл үгнүүд нь хүндэтгэлийн хэлбэрээр хэлэхдээ урталт нь авдаг байх нэ. Тэгээ мас хэлбэрлэн хувиргаад хэрвээ тэгээрээ ингээрэй гэж хэлж байгаа кудасай залж. Бас нийн аруу гэж заргаж болдог байхгүй. Энд чинь одоо нийн аруу жишээ аваагүй юм гэж энэ чинь нийн аруу гэж бичсэн лээ. За тэгэхээр 3 дугаар бүлгийн үйл өмнөд байгаа штэ. Цүрүү хөрөө тийм ээ. За эсвэл мимас, имас, нимас гэдэг нөө ганц үеэр бүтсэн үйл өмнөд байгаа штэ манайхан тий. Ирүү, нэрүү, мирүү энэ төр гэдэг. Эдгээр чинь болохоор хувирахгүй. Нэ кудасай энэ гэвэл амар сонь сонсож байгаа зү тий. Авангуудаа нимас гэдэг авангуудаа масын тасдаж авангуудаа ми олчих штэ. Тэгэхээр ми кудасай энэ гэж хэлэхгүй штэ тий. И кудасай энэ эдгээр бол хувирахгүй шүү заяа. Угаасаа мимас гэдэг чинь гураны наруу имас ошару нимас гэдэг үг угаасаа унтараг гэхээр юу гэх юм. Нэ кудасай гэж хэлэхгүй штэ. Тэгэхээр ганц үедээ ийм үйл өгнөд хувирдаггүй шүү гэдгийг энэ ч бичсэн байна. Ацуухан байна уу одоо хүртэл? Гай ойлгож байна манайхаа? Аза, сара анх удаа үзэж байгаа манай хэд. За тэгвэл хоёр дахь. За нэг бол урталт нь авж агаад тэгээд мас хэлбэрлүү хувирангуудаа нийн наруу залгаж болдог байхгүй. Энд чинь гэхдээ нийн наруу залгаагүй над жишээ нь ямар үг гэдэг. Цукурины наруу интергээд авангуудаа цукури мас гэдгийг цукури аваад тэгээд нийн наруу интергээд бас тэгж болдог байхгүй юу. Тэгэхээр эндээ одоо кудасаяар авчиж тэгээр ингээрэй гэж хэлэх юм байна. Мэдээж кудасай явж болно. Атлаас нийн наруу авч болно. За одоо тусгай саяны үйл өмнөд байсан. За бас дахиад нэг 3 дахь хэлбэр нь юу юм бэ гэвэл үкэми кейло хуурч болдог байна. Хүндэтгэлийн хэлбэр.
Энэ сонкейго буюу нөгөө хүний хүндэтгэж ярихдаа 3 дотор 3 хуваагддаг гэсэн тий. Хэдүүлээ сая 2-ыг нь үзчихлээ. Одоо 3 дахь нь энэ баггүй юу? Энэ болохоор Ukemi-kei байна. Ukemi-kei хэлбэрээр хүндэтгэлийн утга илэрхийлж болдог байна. Ukemi-kei. За, Ukemi-kei. За, хэдүүлээ харъя. Ито сенсей ва ашта кораремасен. Тэгээ заавал ирашаймасен гэж хэлэхгүйгээр бас кораремасен гэдгээр хэлж болох нь шүү дээ. Күрү гэдэг үгээ Ukemi-kei руу хуургачих. Күрү гэдэг чинь Ukemi-kei болохоор корареро болно шүү дээ, тийм? Корареро. Тэгэхээр маргааш ирэхгүй буюу нөгөө хүний хүндэтгэж хэлэхдээ Ukemi-kei ашиглаад үйл үгээ Ukemi-kei руу хуургачих. Кораремасен. Тэгэхээр ито багш маргааш ирэхгүй. Хүндэтгэлийн хэлбэр байна. Дараагийнх нь Бучо ва мо ширио о йомаремашта. Бас Ukemi-kei. Нөгөө нэг хүндэтгэж хэлж. Бучо ва хэсгийн дарга, тасгийн дарга, хэсгийн даргатай мо аль хэдийнэ ширио буюу материалыг йомаремашта. Йому гэдэг үйл үг байлаа. Тэрний Ukemi-kei-ний йомареро байхгүй юу? Тэгэхээр энэ дээр болохоор йомаремашта буюу уншсан гэдэг нөгөө нэг хүндэтгэж хэлэхдээ Ukemi-kei ашиглаж байгаа гэсэн. Өнөөдөр хэвлээ цаг илүү гарвал Ukemi-kei Shigeki үзэн бид түрүү хийсэн тийм. Тэгэхдээ нэг харна. За цаашаага Шачо ва субараши учи о татераремашта. Хүндэтгэж хэлж байгаа нөгөө хүнийхээ хийсэн зүйлийг. Шачо компанийн захирал субараши буюу гайхалтай тийм. Гайхалтай учи буюу байшин гэр татераремашта буюу татеру гэдэг хоёрдугаар бүлгийн үйл өгчин Ukemi-kei руу хувирахаараа рареру залгадаг байхгүй. Тэгэхээр татераре машта гэхээр байшсан гэж. Тэгэхээр гоё байшин байсан. Бас хүндэтгэлээ. Бас үйл үгээ яах нь ингэж Ukemi-kei руу хувирж байгаа нөгөө хүний хүндэтгэж байгааг одоо хэлж боддог байна тийм. За хэдүүлээ энэ анхаарах зүйлийг уншиж үзье л та. Ukemi-kei нь бусдын эрхэнд үйлдэгдэх хэвээр хувирсан өгүүлбэр юм аа. Тийм ээ. Watashi wa keikan ni jūshō o namae o kikaremashita. Энэ зүгээр яг л бидний мэддэг Ukemi-kei. Ukemi-kei. Бидний зүгээр энгийн хэрэгэлдэг өөрөөсөө энэ хүндэтгэлийн хэлбэрийн дээр ороогүй. Ийм үед ашигладаг байхгүй одоо тий. Асуулгуулсан гэсэн үед тий. Тэгүүлсэн, ингүүлсэн гэх үед энэ Ukemi-kei ашигладаг шүү дээ. Одоо энэ ч болохоор зүгээр Ukemi-kei ч юм уул нь зүгээр ингийн үедээ бол ийм утгатай шүү гэдэг энэ чи бичсэн байл да. Бусдын эрхэнд үйлдэгдэх юм. Уул нь бол ингэж орж ирдэг. Watashi wa keikan ni jūshō to namae o kikaremashita. Би цагдаад гэрийн хаяг болон нэрийг асуулгуулсан. За энэ доотлын ярьж таад болохоор иргүүл яг бичсэн юм үргэлжлэл үүсчихье. За тэгээ энэ дээр өөр анхаарсан юм юу вэ? Аримас, имас, дикимас, вакаримас гэсэн нөхцөл байдал болон чадамж хөөх үйл өгнүүд хувирахгүй гэж хэлнэ үгээр. Аримас байх, имас байх, дикимас чадах, вакаримас гэсэн нөхцөл байдал болон чадамж зөөх үйл өгнүүд хувирахгүй гэж энэ үгээр хувирдаггүй байх нь шүү дээ. Угаасаа аримас ч гозаимас штэ, имас ирашаймас штэ, дикимас инде, дикираремас гэж угаасаа хэлэхгүй штэ тий. Вакаримас гэдэг нь бас гозон жидээсэр хэвлээ ярьж штэ. Ерөнхийдөө бол тий. Ширимас, вакаримас хоёр ерөнхийдөө адилхан юм чинь. За, сонкейго юм байна манайхаа. Энд чинь асуухан байна уу? Толгойн хэр эргэж чинь. Тэгэхээр дандаа нөгөө хүний хүндэтгэж ярих үед. Саний сонкейго бол. За одоо тэгвэл кенжого нь яаж байгаа юм бэ гэвэл өөрийгөө одоо дараагийнх нь орж ирсэн байна. Одоо өмнөхдөр бол нөгөө нэг хүндэтгэжсэн бол одоо болохоор өөрийгөө дарч хэлэх гэдэг. Өөрийгөө даруухнаар илэрхийлэх, өөрийнхөө байгаа байдал, өөрийгөө хийж байгаа үйлдэлээ даруухнаар тий харилцагчаас буюу нөгөө хүнээсээ доогуур тавьж ярих хүндэтгэлийн хэлбэр нь кенжого гэж нэрээд байгаа. Энийг кенжого гэж нэрдэг. Кенжого. За хэдүүлээ кенжогогийн одоо жигнэсээ
яг энэ үгийн үзэл. Тусгай хэллэгүүдийг. За. Икимас, кимас болохоор явах ирэх болохоор майримас. Хэдүүл майримас гэдэг ханзыг үтсэн те. Санж гин үү? Майримас. Икимас, кимасын өөрийгөө дарж хэлбэр хэлэх буюу одоо өөрийнхөө тухай ярихдаа ваташига кимас гэхээр би ирнэ гэхээр ваташига майримас гэж хэлэх нь шүү дээ. Майримас. Майримас. За, имас буюу байх гэдэг нь оримас. Хайд оримасыг хүмүүс сонсч ирсэн юм байж магадгүй. Ваташига бенкё шите имас гэж хэлэх оронд ваташига бенкё шите оримас. Би хичээл хийж байна. Шите оримас. Оримасыг маш их ашигладаг. Ялангуяа нээлттэй. За, табемас могийн хараарай. Табемас, номимас, мураймас. Табемас идэх, номимас уух, мураймас авах гэдгийн хүндэтгэлийн хэлбэр би өөрийгөө дарж хэлэх хэлбэр нь итадакимас ах нь шүү дээ. Итадакимас. Тийм болохоор бид нэр хоол идэхдээ юм идэхээс өмнө итадакимас буюу табемас гэдэг үг. Эсвэл бас нэг өөр үг мураймас буюу авах гэсэн утгыг илэрхийлдэг байж магадгүй юм тий. Би яг энэ хэлбэл үзег. Итадакимас хилдэг байна тий. Эсвэл найзаас юм энэ төр авсан хүнээс ямар нэг юм авсан энэ төр үед өөргөө дарж хэлэхдээ күрэ итадакимашта. Энийг би авсан. Тий. Одоо би жишээ нь мөгийн ахтай ярьжлаа гэж бодоход би танаас тий би таныг хүндэтгэж байгаа шүү гэдгийг танд би илэрхийлэхийн тулд би өөрийгөө мөхөс би гэж ярьж байгаа байхгүй юу? Би тантай ярьж байгаа үед би таныг хүндэтгэж байгаа шүү гэдгээ тойруугаар танд хэлэх үед тэгж мэдрэгдэж штэ тий мэдүүлж штэ би танд яад бол би өөрийгөө таны хажууд байхдаа өөрийгөө дарж өөрийгөө даруухнаар хэлж байгаа учраас. Тэгэхээр энэ шууд бусаар нөгөө хүнийг хүндэтгэж байгаа байхгүй юу? Кенжогоо гэдэг чинь. Дарагтайгаа ярихдаа энэ хэдүүл өөртөөхөө тухай ярихдаа одоо яг энэгээр ярина гэсэн. Тэр нөгөө дараагаад шууд бусаар хүндэтгэж шүү. Хүндэтгэж байна штэ тий. Мөхөс би гэж ярьж байгаа. Монголд бас тийм хүмүүс байдаг штэ. За дараагийн имас буюу хэлэх гэдгийг болохоор мошимас. Би түрүүн хэлсэн штэ. Бэги то имас. Бэги гэж хэлдэг. Намайг бэги гэдэг. Гинхийн оронд хэдүүл юу гэдэг вэ? Одоо энэ хоёр маштай хүмүүс айгүй хийнүүгээр өөрийгөө танилцуулдаг. Бэги то мошимас. Биндеруя то мошимас. Аза то мошимас. Сара то мошимас. Эрка то мошимас. Тэ өөрийгөө танилцуулахдаа мошимасаар дандаа танилцуулаад та анзарч ирсэн. Энд чи өөрийгөө дарж хэлж байгаа хэлбэр байхгүй юу? Дараагийнх нь мимас. За энэ хайкеншимас гэж хэлж байгаа юм. Хайкеншимас. Энийг мэйлэн дээр айгүй ашигладаг. Энэ амьдрал дээр яриан дээр их ашигладаггүй. Мимас гэдгээ хайкеншимас. Мимас хайкеншимас. Дараагийнх нь шимас иташимас. Иташимасыг та хэд хүмүүс сонсч ирсэн үү? Иташимас. Айгүй гарч ирдэ штэ энэ тийм. Иташимас гэдэг нь шимасын л одоо өөрийгөө дарж хэлж байгаа хэлбэр юм байна штэ. Тэ? Бенкё шимас, бенкё иташимас. Тэ? Энэ маш их гарч ирдэ шүү манайха. Шимас. Шимасын өөрийгөө дарж хэлж байгаа хэлбэр иташимас аа. За дараагийнх нь кикимас асуух. Тэ? Эсвэл учикимас, хомошимас буюу амар нэгэн хүний гэрлүү энэ төр очиход энэ төр укагаймас гэж гарч ирдэг. Хичээл бичсэн байна тийм. Укагаймас. Нэг бол асуух гэсэн утгаар орж ирнэ, нэг бол зочлох гэсэн утгатай гэж орж ирж. Тэгэхээр энийг хүндэтгэлийн хэлбэр нь укагаймас ах юм. Укагаймас. За дараагийнх нь шитэмас буюу мэдэх гэдэг нь болохоор зончтой оримас тийм. Зончтой оримас тийм. Ваташи зончтой оримас. Би мэдж байгаа, би мэдж байгаа. Би мэднэ. Зончтой оримас. Зонжимас. Яг шитэмас гэдгээр л энэ чи бичсэн байна л да. Зончтой оримас. Зүгээр ширимас гэдэг нь болохоор зонжимас шүү. Заяа. Зонжимас. За мэдэхгүй буюу ширимаsen гэдгийн хүндэтгэлийн хэлбэр нь зонжимаsen. Зонжимаsen. За дараагийнх нь аймас уулзах. Омени какаримас маш их ашигладаг. Омени какаримас гэдэг. Омени какаримас. Ойлгомжтой манайха.
За бас ялгаагүй тийм нэг үгээр 2-3 өөр утгаар илэрхийлж болно. Контекст буюу тэр өгүүлбэрээс шалтгаалаад юуны талаар ярьж байгаа шалтгаалаад утгыг нь ойлгоорой гэж энэ дээр бас бичсэн байна. За жишээний хэд хэдэн өгүүлбэр уншиж хэдүүлээ. Кино сенсей но отаку э укагаимашта. Өөрийнхөө талаар ярьж штэ манайхантай энэ бол ваташи гэдэг үг байхгүй ч гэсэн энэ өөрийнхөө талаар ярьж байгаа нь ойлгомжтой. Кино өчигдөр сенсей но отаку э укагаимашта буюу багшийн гэрт очисон. Дараагийнх нь сенсей но оку-саманы омэни какаримашта. Сенсей но багшийн оку-сама гэдэг нь их нэрийг хэлж байгаа. Оку-саманы омэни какаримашта буюу уулзсан гэдгийг би өөрөө уулзсан болохоор өөрийгөө дарж хэлэхдээ омэни какаримас буюу омэни какаримашта гэдэг өнгөрсөн цаг ажилласан. Уулзсан. Дараагийнх нь ваташи ва наран то моушимас. Намайг наран гэдгээ Монголо кара майримашта. Та сонсч ирсэн. Монголо кара кимашта гэж хэлэх оронд Монголо кара майримашта гэж аягүй хашгирч шин. Тэгэхээр одоо хэдүүлээ би өөртөө хүнд танилцуулах үедээ Монголо кара майримашта ваташи ва тэг өөртөө нэрийг хэлээд то моушимас гэж хэлэх юм шүү дээ. То моушимас. Ойлгомжтой юм манайхан? Тэжгүй юу? Яа хаалаа. Яа. За тэгвэл дотроо бас олон хуваагддаг манайхан бусад нөөний сонкэгууд чинь адилхан. Сонкэго буюу нөгөө хүний хүндтэй чи ярьж байгаа чи адилхан. Нөгөө хүний одоо дээш нь хүндтэй ярьж байгаатай адилхан бас энэ конкенжоо ч гэсэн дотроо 3 хуваагддаг. 3 байна уу 2 байна уу? За хуваагддаг байх нь тийм. За кенжого нь болохоор яад юм бэ гэвэл ялгаагүй. Уртдаа о авангуудаа мас хэлбэрийн буюу мас хэлбэрийн орон буюу одоо үйл үгээ мас хэлбэрлэн хувиргаад масын тасаж ангуудаа цөрөө залгачдаг. Цөрөө залгдаг. Эсвэл устдаа го аваад тэгээд цөрөө залгдаг. Го аваад тэгээд цөрөө залгдаг. За жишээ нь хэдүүлээ харъя. Окуримас гэдэг үг байлаа. Окуримас илгээх гэдэг үг тийм үү? Окуримас гэдгийг хэдүүл яг энэгээр хураж үзээ л та тийм. Уртдаа о заавал аваад тэгээд мас хэлбэрлэн хуваараа окуримас шүү дээ. Масыг тасаж аваад окури үлдэн тий. Тэгээд артлаас нь сүрүү буюу шимас хэлж. Энэ сүрүүгээ. Тэгэхээр окури шимас буюу илвэн гэсэн үг. За манайхан энэ буруу байна шүү. Би энийг Монголын битгий тоогоорой. За би орчуулж өгье. Конгицу но скежюру о окури шимас. Энэ сарын цагийн хуваарийг би илгээнэ. Би илгээнэ. Өөрийнхөө талаар өөрийнхөө үйл хөдлөлийг нөгөө хүнээсээ доогуур тавьж ярих үед шилж юм тийм. Окури шимас өөрийнхөө үйлдэл ярьж байгаа учраас уртдаа о аваад тэгээд мас хэлбэрээр насаж аваад шимас. Дараагийн омосоо дэснэ. О мочи шимашуука. Омосоо дэснэ гэхээр одоо хүнд харагдаж шүү. Тийм. Хүнд харагдаж байна шүү. Харахад хүнд харагдаж байгаа. Хүнд харагдаж байгаа хань шүү. Хүнд харагдаж байна шүү. Омочи шимашуука буюу би барих уу гэж. Монголын бушаа худлаарч хэлсэн байх юм. Энэ засаагүй юм байна л да. Чи төр зөв. Гол та эдийн үдэнч чинь бүгд тагаах. Ойлгоё гэхээр шал өөр утгатай хөл. За. Омосоо дэснэ гэхээр одоо хүнд харагдаж байна шүү. Омочи буюу мочимас гэдгийг масын тасч авсан байна шүү дээ. Омочи буюу би барих уу гэж мочи шимашуук. Энийг та хүмүүс сонсч ирсэн байж магадгүй маш их ашигладаг. Шимашуука гэдэг чинь тэхүү инхүү гэдэг нөгөө хүнээс илтгэр асуух байдгийг асууж байгаа тийм. Би тэхүү инхүү гэж илтгэр асуух байдаг. Шимашуу гэдэг чинь бас орж ирдэг шүү дээ. За дараагийнх нь сенсей багшаа тийм. Тэцудай шимашуука. Тэцудаймас гэдэг масын наслыг авчиж туслах гэдэг үг. Тэгэхээр урталтаа о аваад хүндэлтгэлийн хэлбэрээ о аваад тэцудай шимашуука буюу би туслах уу гэсэн авчиж. Энэ байна гэсэн.
Тэгэхээр Кенжого дээр урталтаа о авангуудаа мас хэлбэрийн татаж аваад үйл үгийнхаа мас хэлбэрийг татаж аваад сөрөг гэдгийг авдаг байна шүү дээ. Сонхиго дээр чинь болохоор яаж илаа манайхаа санаж гинэ үү? О тавингуудаа алтан юу аваад илаа? Сонхиго дээр Ни нар аваад исэн шүү дээ. Ни нар. Ни нар авч. Кенжого дээр болохоор сөрөг авчиж шүү дээ. За хэдүүл дахиад харъя. Кенжого дээр бас ингээд го авч аваад болно гэж. Го аваад тэгээд үйл угаа аваад шимас хэлж болно гэж. За жишээ нь оheya e go annai shimasu. Таны өрөөлөв чинь го буюу хүндэс шилж штэ. Go annai буюу одоо би газарчлаа. Би зааж өгөө. Би газарчлаа. Танилцуулъя гэсэн утгаар тий. Го урталтаа го аваад annai shimasu. Урталтаа shimasuлаг гэдээ авсан байх юм бол сөрүүлгээд авсан байх юм бол өөрийгөө одоо таарч хэлж байгаа гэсэн утгатай шүү. За дараагийнх нь kashono naka o go annai shimasu тий. За энэ бас адилхан. Watashi ga shupatsu no jikan o go iraku shimasu. Би shupatsu no jikan буюу хөдлөх цагийг go iraku shimasu буюу танд мэдэгднэ гэсэн утгаар очиж. Go авангуудаа iraku shimasu. Тэгэхээр хансны урд дандаа го авч байгаа зүйл хэд анзаарч байгаа юм бол хансны урд дандаа го аваад байгаа. Хоёр хансны урд те. Түрүүн болохоор окуримас энэтэй бол авчихсан шүү дээ. Нинарда аннай сүрүү. Ренраку сүрүү энэ төрлийн урд го авна гэж те. Урталтаа го. За энэ Кенжого ингэж дуусч байгаа маань. Ингэж дуусч байгаа. Одоо би дахиад нэг багтлаад хэлээд үгүй. Манайхаа сайн сонсож байгаарай. Тэгээ хэдүүлээ болж өгвөл нэг сүүлийн хэдхэн минут нэг тасал ажил дээр ажиллах гад үзээ. Тэгэхээр хэдүүлээ бүр сайн ойлгох. За тэгэхээр дотор нь Keigo буюу хүндэтгэлийн хэллэг дотор нь яа хит хуваадаг байх нь 3 хуваадаг байх нэ. Teinego буюу бидний хамгийн сайн мэддэг мас хэлбэр болон дис хэлбэр нь болохоор Teinego буюу илдэг хэлбэр буюу хүндэтгэлийн хэлбэрт орчиж байгаа. Бид нэр хинтэй ч харьцсан бай энэ Teinego-оор ашиглаж байна. Дандаа мас хэлбэр ашиглана гэсэн. Дандаа өгүүлбэр дуусгахдаа дисээр дуусгана гэсэн үг. Бэги юу гэх юм те дисээр дуусгах шүү заа. За тэгээд нөгөө хүнийг хүндэтгэж байгаа үед нөгөө хүнээ дээшээ өргөж нөгөө хүнийхээ яах нь энэ хоёр чинь хоёулаа нөгөө хүнийг хүндэтгэж байгаа шүү дээ. Кенжого байсан, Сонкего байсан ч гэсэн хоёулаа нөгөө хүнийг хүндэтгэж байгаа гэсэн үг. Юугаар ялгаатай юм бэ гэвэл өөрийнхөө үйлдэлийг хийх гээд байгаа мó нөгөө хүнийхээ үйлдэлийг хийх гээд байгаа мó гэдгээр л ялгаатай манайхаа. Жишээ нь мөнх билэг мөнх билэг ах чи одоо миний ах штэ тий надаас насаар ах болохоор за би ах гэд. Тэгэхээр би мөнх билэг ахыг хүндэтгэж ярихдаа мөнх билэг ахын хийсэн үйлдэлийг одоо ярихдаа би Сонкего ашиглаж ярина гэсэн. Би өөрийнхөө үйлдэлийг ярихдаа өөрийгөө дарч өөрийгөө даруухнаар хэлэхдээ Кенжого ашиглаж ярина гэсэн. Тэ? Би хинтэй ч гэсэн хамаагүй Teinegogоор тандаа хүндэтгэлийн илдэг хэлбэрээр ярина гэсэн. Тэгэхээр би мөнх билэг ахын бүх үйлдэл одоо юу гэдэг идэх, уух, харах тэ одоо мөнх билэг ах та идээрээ, юм уугаарай, юм уншаарай, тэ юу гэдэг юм хараарай. Эсвэл одоо юу гэдэг таны талаар ярих үед таны үйл хөдлөл та үйл хөдлөл хийж байгаа юм ярьж байгаа бол би Сонкего ашиглаж байна гэсэн үг байхгүй юу? За Сонкего дотор 3 хуваасаа манайха 3 хуваасан. Ямар 3 хуваасан бэ гэвэл эхнийх нь болохоор туцгаан үйл өгнүүд байсан тэ. Ику куру иру гэдэг дээр болохоор ирашару гэх мэтлэн тэ өөр хит хитэн тусгай үйл өгнүүд байсан да. Түрүүн бид нэг бүснэ харуулсан. За тэд нар тусгай үйл өгнүүд байна. За хоёр дахь нь болохоор тэгвэл тэр бусад тэр үйл өгнүүд дээр тэгж орж байгаа бол бусад үйл өгнүүдийг энэ хүндэтгэхдээ юу гэж хэлэх юм бэ гэдэг нь болохоор урталтаа о авангуудаа тэгээд жишээ нь окуримас гэдэг үг байлаа гэхэд окури гингүүтээ нөгөө хүнийхээ үйлдэлийг хэлэхдээ ни нар залгаж байна. Ни нар. Окури ни нар.
Тэгэхээр одоо мөнх хэлэг ах хин нэг лөө юм явуулсан үед ч юм уу тий би мөнх хэлэг ахын үйл хөдлөлийг хэлж байгаа үед нин арга залгаж байгаа гэсэн. Өөртөө о аваад үйл үгээ мас хэлбэрлээ хургаад масын татаж ангуудаа нин арга. За 3 дахь хэлбэр нь болохоор юу байлаа? Ukemi K буюу нөгөө нэг рарэрүү тий рарэрүү ашиглаж бас мөнх хэлэг ахын нөгөө хүнийхээ яах нь одоо нөгөө хүнийхээ үйл хөдлөлийг хүндэтгэж хэлж байгаа. За энэ ийм 3 дотроо хуваагдчихсан. За тэгвэл Кенжо буюу өөрийгөө дарж хэлэх даруухнаар нөгөө хүнийхээ доор гэдгээ одоо хэлэх үед шууд бусаар нөгөө хүндээ нөгөө хүндэтгэж байгаа байхгүй юу? За тэгэхээр дандаа өөрийнхөө үйл хөдлөл те өөрийнхөө үйл хөдлөл одоо би гэсэн намайг тэр гэдэг өөрийгөө дандаа үйл хөдлөл байгаа байдлыг хэлэх үед болохоор Кенжогог ашиглана гэсэн. Дотроо бас ерөнхийдөө 3 хуваагдчихсан. Эхнийх нь болохоор тусгай үйл өмнөд гэсэн тийм үү? Жишээ нь EU гэдгийг Мошимас гэж хэлжсэн, Күрү гэдгийг Майремас гэдгээр хэлжсэн те гэх мэт би та хэдэд хүснэгт харуулсан байна. За хоёр дахь нь болохоор дотор нь бас хоёр дахь хуваагдсан юу байх юм бэ гэвэл урталтаа О аваад бусад үйл өмнөд нь урталтаа О аваад тэгээд үйл мас хэлбэрлэх хуруугуудаа масыг татаж аваагуудаа сөрөө залгаж ирсэн тийм. Энэ дээр болохоор сөрөө залгаад энэ дээр болохоор ни нааруу залгаж ирсэн шүү манайхан. Сайн санаад аваарай. Энэ дээр болохоор сөрөө залгаад энэ дээр болохоор ни нааруу. За тэгээ 3 дахь нь болохоор нөгөө аннай рен раку сөрөө аннай сөрөө гэдэг дандаа яадаг үлээ нэр үгийг үйл үг болгосон өгнөд идэг штэ тий. Рен раку аннай гэхээр тэр нь сөрөө авчихсан 2 хандтай. Тэрний урт тал дээр дандаа го аав шүү гэсэн утга санааг илэрхийлсэн. Ертөөсөө ийм 3 юмыг